Сайн байна уу? Цааш байна уу монголчуудаа? Сайхан надлаа гэж одоо мань унтаад өнгөрлөө. Яа. Даагтал юу л энэ чи буруу те. Юу дэн хотод сайхан наадж байна шүү дээ те. Даагталантай чинь цагаан сар авахгүй манайхаа. Тэгэхээр чи буруу юм авахгүй. Тэгээд өнөөдөр би бүр үнэхээр өөрөө баг хуушур болтлоо. Хуушурлаа. 2 өдрийн турш дарга нарынхаа буйнаар бүр арай л баараа эвдүүлцэнгүү бүр арай л их юутай л баг 2 үхрээр хийсэн баг шүү. 100 хил гэж баг 2 үхэр үстэй тий. 100 хил махаар хуушур хийсэн байна. Тэгээд ямар ч дүрээсээ төлгөн яваа. Үгүй шоу ихтэй. Түрээсийн дарагч чи амар штэ ёо. Wait. Нэг шиг хуушур тэдгээр амахаар дээ. Хуушур нь тоглож байна уу? Давай ярил. Мэдгүй байна Исаги. 20 40 60. Та нар мэдгүй байсан. За 40 яваад. За. 100 кг шиг 100 мянга хуваад 40. Хоол иш 2500 шиг хуушур. Нэг хуушруудаа зарж ирсэн чад. $3,000. Тэгэл $7.5 сая төгрөг юм уу? That's bullshit, man. Тэг буцаага махаах мөнгө нь. Тэ 100 кг мах чи хэдий 2,500. Яаж ашиггүй бизнес юм шүү шур чинь. Тэгээ түрээсээ төлнө, тос хүн амьтаа ажилуулна. Нэг үсрээд нэг сая төгрөгтэй буцсан юм шүү. 2 өдөр ингээд эрсдэл авч бизнес шалсаглаа. Килограмм грамм харьцуулаад нөө тэнийг писта 100 кг. 1 кг чинь 100,000 грамм байдгийг. Тэ. Яа ордож яваа. Энэ ортаага байна. Тэ хүнгээ мэдхгүй тэнийг юм ярьж боддог байхгүй юу, тэ? Уусаа мэдхгүй. Тэгээд өөрийнхөө бодлоор тэр нь бос хүмүүсээ тэнийг байж болно. Хамгийн гол нь чи тэнийг байжтэй гэж хэлж байгаа юм чинь чи өөрөө байгаад байгаа байхгүй юу? Тэгээд килограмма бодоогүй юм шүү. Мэдээж наадмын уур амьсгал орцсон байсан учраас хүмүүс жоохон ийм байсан. Гэхдээ л маш олон сенсац Монгол юм шиг болсон. За тэгээд өнөөдөр одоо яг наадмын маань оргил өдөр яг одоо үзүр төрөний бүхчүүд бас барилдаж чинь удахгүй та бүхэнд хэн За наадмын нээлтийн талаар явах юм байна. За тэгээд энэ 7 хоногийн мэдээгээ нэгээр нь ихнээс нь үзцгээе. Нэг уушаа тав бид одоо гоосон. 7 хоногт play time болж өнгөрлөө. Маш олон залуучууд очсон байна. За тэгээд тэр үед хэд хэдэн видеонууд олонний анхаарал. Тэр колтогоор ашиг болж байгаа те. Хүмүүсийн анхаарал татсан видео бүгдээр үзцгээе. Окей. Энд дээр яасан хүмүүс? За энийг үзээд ихэндээ хүмүүс нэгсэн ойлгоогүй. Хүшэн зодтолтоод гэд хэлсэн чи арайч биш юм шиг байна. Одоо яг нэг муулах шалтгаан байгаадсан байхгүй. За энэ юу болоод гэсэн чинь нэг л биш бүжиглээд байгаа юм шиг болоод. Тэгээ энэ одоо сүүлийн хүүхдүүд арайчтай ингэж бүжиглд юм уу гэд тэгээд бас л бөө хараад хэрүүл хоёр тал болж байгаад хоорондоо зодтолцсон.
За би олон жил рок сонссон хүн байна манайхаа. За энийг бол одоо савх гэж ярьдгийн миний юу нэр. British рэп юм санаа байна. Хэлдэг юм шиг лээ. За хүү амтлаг дээр бол ингээ бүр ингээ хоёр талаасаа орж ирээд ингээ баг байлтаа тулаа ээж байгаа юм шиг. Тэгсэн мөрдөө тэрнээсээ айгүйх кайф авдаг байхгүй. Хамгийн сүүлд Sepultura гэдэг траш метал хамтлаг ирсэн. Тэгээд тэр хамтлагийн тоглолтыг очиж үзээд би хамгийн сүүлд савсан байдгийн. Тэгээд бахарцсан байдгийн. Хүзүү гоёотсан байдгийн. Тэгээ миний хөргөмтэй энэ Playtime гэдэг шоу энэ хідэн сагсалцсан рокруудын нуруунд дэр боссон шүү хөргөмтэй. Хамгийн анх Playtime зөвхөн рокруудын наадам байсан. Та санаж байгаа бол. Одоо бол баг илүү эн чин данс ивент болсон юм шүү те. Гойж мойж ирдэг те. Тэгээд энэ муу хідэн савдаг рокруудын нуруунд дэр боссон наадам юм байгаа. Тэгээд энэ муу хідэйгээ бас муулаад яах вэ? Энэ бол бүхэл бүтэн том соёл манайхаа. Соёл манайхаа ингэж дээгүр мээгүүрээ өсөрч мөсрөө нэгнийгөө явуулдаг. Тэр минь одоохондоо бас чадахгүй байх шиг зөөгөл болохоор энийгээ бол хийгээд байгаа. Энийг ойлгоорой манайгаа зөө. Энийг савх гэж ярьдаг шүү зөө. Тэгээд гоё байна. Залуучууд гоё биш манайхаа. Хүмүүс мош битэн дээр ингээ жилийнхээ стрессийг гаргаад энэ ийм бэн сонсч илээс. Мэр үзэж мош бит рүү орсон биш ээ. 50 байргаа хугалдаг. Хүмүүс бүгдээр аял зугаалгаар явж байгаа. За тэгээд мэдээж аял зугаалгаар явхад хамгийн чухал зүйл бол 7-5 флоуинг зүгтхэн аял Супер. маш олон том гадаадын зочид ирсэн. Унсны босгоолоо. Би үнэхээр хүндэтгэлтэй хандж байгаа. Энэ бол Япон улсын эзэн хаан ирсэн. Энэ хүнд маш хүндэтгэлтэй хандж байгаа. За тэгээд одоо маш олон төрлийн хүндлэл ёслолын үйл ажиллагаанууд хийлээ. Өөрөө маш гоё хүн байлээ. Эхнэр нь бас үнэхээр гайхалтай эмэгтэй байлээ. Тэгээд та хоёрт бас өөрийн зүгээс бас та бүхнийг чин сэтгэлээсээ хүндэлж тэгээд Монгол оронд минь тавтаа морилно гэж байгаагаа бас чин сэтгэлээсээ хэлж байна. Тэгээд домо аригато гэж юм шүү дээ. Тэгээ яг мэдээ зам мам хаан тэгсэн чинь манай монголчуудаас жоохон комплентсэн. Энэ ингээ баахан цантаа нараад ишигээрээ төлөвлөж чадахгүй нэ. Тэгсэн чинь хатасны бууд дээр бас хүмүүс харагдаж байгаа. Хатасны буудын хаан тагаад. Энэ ихтэй арай хэтрүүлээд идэв юм шиг байна тий. Энэ хүн байж болохгүй энэ хотод хүн байж цаашаа орох нэр юм. Би яг тэр асем болсон шүү дээ. Би асемэр чи ингээд нөгөө монголчууд чи бүгд гадагшаа явцгаа манайхаа хөдөөрөөгөө яв гээл тэгэл би өөргөө хотоос ихад үлдсэн байхгүй. Тэгээ би чи ингээд цэцэг мэцэгтэй цам цөмсөөл амар гоё. Тэгэл ингээд амар гоё ингээд гараа даллал ингээд би чи өөрийгөө гоёгоо бодсон байгаа шүү дээ. Яг гараад ирж хажуунаас цагдаа чи бурусны цаавар оргошоод. Тэгээ би орсон чи яг миний толгоогоор тэгээ орсон толгоогоо харуулсан шүү нөгөө асами хүмүүстэй. Тэр яг тэр шиг юм болсон байна. Тэгээд мэдгүй гадаадд ингэдэг юм үгүй юм мэдгүй. Манай цагдаа нараас арай хэтрүүлээд баг шиг байна. Энэ хотод ч юм бас хүн амьдарч байгаа гэдгээс харуулж байгаа л да. Яг одоо тэгэл эзэн хаан руугаас гоё далалмаар л үе. Яг аюулгүй байдлын үднээс тахалтай. Монголд ирж байгаа баг анхны хаан баха тий. Өмнө өөр хаан ирж ирсэн. Боо нэр өнгөрсөн нэр бутааны хаан ирсэн шүү дээ. Тэр хоёрыг ирэхэд чинь гоё далалж маллал гоё л байсан шүү дээ. За тэгээд дээрэс нь эзэн далаа бас ирж ирсэн биз дээ. Монголчуудад бас өөрийнхөө авиасыг үзүүлсэн. Цагаас нармаар болгоотой нэг юм аав ээж нэр хүүхдээ дуудаж явчихсан. За миний хүү шүлгээ уушаад өгч гэдэг шиг л байдаг. Тэр дуугаа дуудаад өгч яа. Яг л яриа үзүүлж гэж байна шиг. Браво! Стример рефреш хийгээд өгөөч хөө. Нэг л дилет үзээд ташаах юм. Тэгэхээр яг Японы эзэн хаан бол үнэхээр нэг бусдыг хүндэлж байгаа гэдгийг амарсаа харуулд юм билээ. Тэгээд Монгол улс бол Японы эзэн хааны айлчилж байгаа 3 дахь улс юм билээ. Энэ нь өөрөө бас цаана амар ханхуу байхдаа Монгол ирэхдээ бас хөгжим нуужсан тийм. За тэгээд дээрэс нь манай Японы одоо арлын Японд
аваргалж исэн манай суумачт маань бас хамт явж исэн. За тэгээд эднээс ярилцлага авсан. Маш олон Японы сэтгүүлчид ирсэн. За тэгээд үнэхээр Япон хүмүүс яаж бусдыг хүндэтгэлдэг юм бэ гэдгийг бол харуулсан. Японд бол бүр ингээд хаантай Оо нэр байж чат. Наадам цагаасаар ингээ бүх барилддээ штэ. Тэнгүүт гадаад хүмүүс Монгол бүх барилдд юм уу? Болд юм уу? Одоо ингээ гадаадаас ингээ жууш тэрэнгүүтээ бас наадмаар барилдаа үдчихвэл сонирхолтой санагдаад байгаа байхгүй юу? Тэ мэн ингээл тэ гадаадаас нэг тэ жуулчин Монголд ирэнгүүтээ наадмаар барилдаа үдчих шүү. Нэг унаад үдчихгүй юу? Тайзнаа гараад үдчих. Тэгж болохгүй юу? Ямар нэгэн дүрэн байхгүй. Харин та нэг гадаад бүх бай харж ирсэн үү? Уул амар гоё юм шүү. Тэгээд тэ суума одоо ингээ тэ үндснийх нь бүхөр одоо ингээ монголчууд очиад ингээ тэ хэдэн 10 жил ингээ дарааллаа штэ яг үндэ. Тэгээд японочууд яг үндэ тэгээд харин ч эсрэгээр нь гоёор хүлээж аваа тэ гадны легоно тамирчин ингээл тэ бахан Европод харагдчихлаа штэ суума тэр. Монгол бүгд яагаад тийм байдгүй? Нэг хүн ороод нэгний даваад унжиж санаж байна. Харин ер нь зүгээр гадаад дугаасаа ингээл Монголд ирээл наадам үзэх гэж ирж байгаа шүү дээ. Яг үндэ наадам үзэж байгаа тэрэлж орч морионгож байгаа. Тэгээд юу гэдэг хуучин дээр нөгөө хар хорин мар хорин дээр очиж тэ хуучин нийслэл үүснэ. Тэгээд од харна. Өөр юу хий. Тэ наадмаар нэгээ тэ нэгийн даваанд нэгээ барилдуулаа үзүүлвэл амар экспириенс байгаа сте. Манай ах Шангрилагийн хамгаалтын ажилтны тэгээд энэ хаан ирсэн чинь Шангрилаг төрөд баахан мэрэгэн бууч хамгаалагч тэгээд хааны байгаа давхарт нь хүн гарч ирвэл буудах нотгүй гэсэн. Тийш үү. Угаасаа тий угаасаа тэгж хамгаалах хэрэгтэй шүү. Тэгээд гай ууж Монгол бүхээ шавар бөө болж иж та. Японы хаан ирсэн Монголд ирээд тий 100-100 ахын тутгалуулаад өгөх гэж шавлаа. Йоо биш та. Тий зүгээр Монгол улс дээр нэр хүн зүгээр газар хамраараа шороо шааштай. Тэгж хамгаалах ёстой байхгүй юу? Гэхдээ барилдаад үзвэл гоё байхгүй. Би бол нэрээ тэгмээр байгаа байхгүй тий. Би ингээ гадаа тий найзууд бас байгаа шүү дээ. Одоо ингээл тий одоо бантаж одоо хамтаж иж таа кей-дроп ингээ Монголд оруулж ирж байгаа одоо ингээ польс залуу малуу бас Монголд ирж байгаа байхгүй. Тэгээ Монголыг сонирхуулаад үзүүлвэл хамгийн тий хизээш мартагдчихгүй дурсамж үлдээ хишэт байвал тий яг наадмаар жиггэн улсын авраг мавраг бүхчүүдтэй нэгийн даваан дээр барилдаад унаад гар мараа хугалаад унвал хамаахгүй. Яг гарч үзээд тэгж үзэх нь бол хизээш мартчихгүй экспириенс байхгүй тэр хүмүүст. Тэгээд угаасаа нэгийн даваа маванд чинь тэгэл дандаа нөгөө цэрэг мэргүүд ингээд шахааны хүмүүс орж ирдэ штэ. Угаасаа л тэгэл тоог нь бүрдүүлэх гээл цэргийнхэн мэргийнхэн оруулаад тэрийг сайхан гадаадууд тэ амар үнэтэй квотоор зараад тэ ингээд юу гэдэг мөнгө эргэлдүүлж болох байхгүй юу. Тэгээ ээштэй хоол мод ирээд барилдаж үзвэл гоё байхгүй юу. Японы бүхий авраг аймгийн барилдаанд орсон байлаа энэ жил. Улсын авраг мааврагт ингээ оруулал тэгээ улсын наадамд оруулал болохгүй шээ. Надад л тийг санагдчих. Улсын бишмаа гээд сум аймаг гэж авах гоё. Гэхдээ бүгдэнд нь шаах боломжтой болгоод бүгдэнд нь мөнгөний хураамжтай тэр яг бүр личрэлтэй асар баян хүмүүс Монголд ирээд тэр бүр ингээ улсын наадмаар барилдах экспириенсийг асар үнэтэй зарах боломжтой юм санагдаж байгаа байхгүй юу? Амар санаагаастай ста. Зүгээр л нэрнгээсээ долларын тэрбумтан бистаашнэ. Воо ста Монголд улсын наадам тэгээ Монголын хамгийн хүчтэй хүнтэй би ингээд барилдж илаа штэ. Зэрэгцээ зогсож илаа штэ гэдэг тэр экспириенсийг асар үнэтэйгээр зарж болох байхгүй юу? That's crazy idea. That's nice idea. Энийг бол би бол тэ хөрөнгөжүүлээ энийг бизнес шуурал тэ бизнес ярддаг тусдаа хил мэл бол байд юм шиг ингээд зарим японочууд бүр сонсоод ойлгодгүй ч гэх шиг тий одоо эзэн хааны өөдөөс харж болохгүй асуулт асууж болохгүй гэд тэнцээ бол ингээд бүр эзэн хааныг маш их хүндэлдэг гэтэл тэр эзэн хаан ирээд монголчуудыг хүндэлж ингэж өөрийнхөө авиасыг гаргана гэдэг энэ үнэхээр гайхалтай байсан. Тэгээ эзэн хаан одоо Япон улсын эзэн хаан Монголд ирсэн тэгээд та тавтаа морилно гэж хэлмээр байна. Маш их баярлалаа танд. За дээрэс нь одоо жил болгон болдгийм да одоо эдийн засгийн форум гэд болдгийн тэгээд өөрхий яриад л байдгийг тэгээд
одоо мэдхгүй тэр ажил хэрэг болд юм уугүй юу мэдхгүй. Ямар ч хэлсэн Монгол улсад бас эдийн засгийн форум гэдээ боллоо. За энэ дээр хоёр хүний яриа бас олонний анхаарал татаад авсан. За сонсцгоо. Агуу том гүрнүүдийн дунд оршдог Эрдэнэсийн арал 20,000 фолловер байна чад. баялаг бол бас газар дээр баялаг бол хүний баялагаас хоёр дахь Монгол улсын хөгжлийн хүч үүрэг тулгуур юм аа. За 3 дугаарт нь бол бид энэ засгийн газар төр бол гэж энэ үуч юу вэ? Энэ манай ерөнхий сайд болчлоо энэ үуч. энэ хоёроо дэмжсэн нээлттэй бодлого хэрэгжүүлдэг засаглалын шинжилгээг хэрэгжүүлэхээр зорж төрийн албаны шинжилгээг эхлэхээ зарласан. Энэ бол урьдчилаад урддаг биш, залчаад заамддаг биш, гадаад дотоодын бүх хөрөнгө оруулагчид бизнес ээлжийн зарчмыг бий болгож чиглэж байгаа юм. За ингээд ямар ч хэлсэн гадны хөрөнгө оруулагчдыг бол хөөж туухаа болёо. Одоо би та бүхний ингээ урьсан бол одоо ингээ сайхан таавар чин байлганаа л гэдэг санааг одоо Окей. зандан шатар дарга маань хэлэх шиг боллоо. За тэгээд энэ эдийн засгийн форум дээр I think that's that's stop idea. Оо гадны хөрөнгө оруулагчтай хайрлан хамгаална та нарыгаа бараг долоон. Тэгээд эдийн засгийн форум дуусаад зодод эхэлж байгаа шүү. Яадаг гинэ болгош заалын хоёулаа зодод ингээд зодод эхэлдэг. Тэгээд бүр зарим нэг дарга маань бүр буу шийдэмтэй очиж булааж явдаг. Тэр мөрийгаа л болчмоор байгаа дарга нар минь тий. За тэгээ ямар ч байсан бүгдээрээ хэлснийг нь сонслоо тий. Хийхийн бүгдээрээ харцгаа ямар ч байсан. Окей. Хөрөнгө оруулагчдыг бол яах вэ? Бид нар өстө дэмжинэ л гэсэн юм энэ эдийн засгийн формоор. За дээрэс нь учрал дарга бас ярьсан. Хөрөнгө оруулагч нараа хамгаалдаг улс болгохын төлөө хичээж ажиллах ёстой гэдгийг хэлье. Энэ олон одоо хуулиар зохицуулдаг. Одоо бараг энэ чинь 41 хуультай, 49 журамтай. Тэгээд татвар, улсын тэмдэгтийн хураан хэмжээд авж байгаа төлбөр мөнгө нь хоорондоо ойлгомж. Тэгээд гадаад худалдааны, гадаад хөрөнгө оруулалтын нэг цонхны бодлого байхгүй. Гадаадын хөрөнгө оруулагч нар ирээд Монголын талаар уншийн судлыг ихээр судлагдахгүй ч байхгүй. Тэгээ ийм улсад бол гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд бол хэцүү. За ингэж хэлсэн. Тэгээд хэрвээ дараа жилийн эдийн засгийн форумоор гадаадын хөрөнгө оруулагчдын хуулийг батлаагүй байх юм бол энэ эдийн засгийн форум юу нэгэ болиё гэдэг үг хэлсэн байгаа. Окей. Тэгээ бүр ган хоёрыг захирлуу хэлсэн. Одоо ёстой би энийг чи амлаж гин гэж хэлсэн. За одоо бүгдээрээ үг үйл хоёрыг харъя. Гэхдээ манад нэг юм байгаа. Мяарад ирэхлээр гадаадын хөрөнгө оруулагчтай ингээд шүтээд эхэлдэг. Нүүрсний үн мөн их бахлаар бид нар та нарыг ална гэдэг энэ тэнийг юм аа болж байгаа шүү дээ. Бид нар яг ийм тогтвортой байх хэрэгтэй. Монгол улс тогтвортой байх хэрэгтэй. Эдийн засагт зэсийн үн өсөж исэн ч нүүрсний үн өсөж исэн ч юу ч болж исэн. I got pause baited. Бид нар яг ийм тогтвортой байх хэрэгтэй. Монгол улс тогтвортой байх хэрэгтэй. Эдийн засагт зэсийн үн өсөж исэн ч нүүрсний үн өсөж исэн ч юу ч болж исэн энэ одоо бодлого өөрөө тогтвортой байх хэрэгтэй гэдгийг л бодороо тэгээд хэлж ярих яах вэ? Гол нь хийх үйлдэлээрээ үзүүлцгээе дарга нараа. Окей. За тэгээд ерөөсөө бүгсөндийн үгүй юу гэдэг шиг те. Нөгөө нэг халдсан мөрөгтэй орд мод чи одоо ерөөсөө явуулахгүй одоо баг зүгээр тэнцэж бизнес явах гээд байгаа шүү дээ. Тэгээ газрын ховор элементийг олборлох гээд байгаа. Тэгсэн чинь тэрэн дээр чинь бүр сонсгол явуулна бөө юм бас. За энэ дээр цэнгүүн гişүн бас үг хэлжээ. Уулуурхан популизмаа бас зогсоомоор санагдчихж байгаа. Тэгээд аж ахуй нэгжинч өөрсдөө орон нутгатайгаа уулзраа болж чаддгүй. Тэгээд энэ асуудлаасаа болоод хэдэн жилээр ч хамаагүй энэ хөрөнгө оруулагч нар нөхрөөд яваад идэг. Гэтэл манай Монгол улс бол уулуурхан орон юм. Тэгээд өмнө говьоос л одоо ихэнх бүх дотоодын нэгт бүтээгдэхүүнээ дийлэнхээ цуглуулдаг байж иж бусад аймагуд нь энэ бусад өөр төслүүдэд бас эсэргүүцээд байгаа нь өөр учир дутагдaltaй байгаад байгаа. Тэгэхээр улсын хөрөнгө оруулалтыг бусад аймагуд ч гэсэн хүртэж байгаа бол бид нар бусад аймагуд дээрээ ч гэсэн чухал төслүүдэд бол хөдөлгөөд явахын талд байх ёстой гэж миний зүгээс бол харж байгаа. Yes. Хэлж хэмжээгүй багт л одоо ингээл дотроосоо ингээд юм тий. Тэгээд ер нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт шүү. Дотоодын хөрөнгө оруулалтаа ч гэсэн хамгаалахгүй бол манай Монгол улсын эдийн засаг баларч байгаа шүү гэдгийг л хэлээд юм. Тэгээд дахиад хэлээ те. Үг үйлдэл хоёр ижлэхэн байх хэрэгтэй шүү. Юу л бол тийм өстэй.
Тэ? Гото өөр газраас тэгээд одоо хөрөнгө оруулалт энэ төр аваад тэгээд өөр газраас олборлох юм олборлоо хөнгө болгоод эргэлдүүлээд ашигаа олох хэрэгтэй юм биш үү? Яагаад та нар ингэж устаа ингээд тэ устаа юм авах гээд байдیں۔ Тэр ордооч авъя, тэр ордооч авъя. Одоо мань ойлгохгүй нөө. Та бүхэндээ яг одоо Woo Home үйлчлэгийг танилцуулах гэж байна. Зураг таны зурагт смарт биш байсан ч сарын Гэр бүлээр бүргүй. Үйлчилгээний шинэ хамгийн сайхан эхний 6 сарын том урамшуул эхэллээ. Woo Home үйлчилгээний шинэ What the fuck? Did you say that? хэрэглэгч болоод эхний 6 сарын суур хураамж төлөвлөгөө ашиглаарай. Амьдралын хамгийн сайхан зүйлс үн төлбөргүй байдаг. Зомыг гэр бүлэрээ Woo Home-тэй хамт. Драалалеро. Очкад мэддэм байх те. Босон ч драалалерого тандгуул юм байна. За ингээд нөгөө өнгөрсөн 7 хоног жоо ер нь манай Монгол улс чинь ингээд төсөв ярьдаг улс боллоо гэдээ би өнгөрсөн 7 хоногт ярьсан. Би чи баг төсөв яриаггүй weekly шоу нэр байхгүй. Одоо ярьцгаая. Азар одоо дараа 7 хоногоос амрах чинь 3-7 хоногийн төсөв мөсөөс хол бай. За тэгээд өнгөрсөн 7 хоногт нөгөө төсвөө батлах гэж бас бөө юм болсон. Нөгөө төсвийн тодтголоо батлах гэж шал хачин хүмүүс хэлсээр байхад тий. Гэхдээ наа нүүрсний ч уннаа гэд бүр ингээд баг амтаа уулга хилээд тахлаа. Үгүй унахгүй гэсээр байгаад амар өндөр төсөв батлаа хийцээ. Одоо тэгээд дахиад нөгөө төсвөө тодтох гээд ингээд сууж байна. Өнгөрсөн жил улсын хурал одоо бүрэлдснээс хойш одоо ингээд 4 дахь удаага бид нар ингээд төсвөө батлах гад тодтох гээд ингээд сууж байна. За тэгээд бас бөө лалрын хэрүүл болсон. Тэгэхээр ийм нөхцөл байдлууд дээр бол бид нар цаашид Лалрын эзэж ийм хэрүүл. өөрчлөлт оруулж болохгүй. Энэ хууль бол хатуу босготой энэ шин засгийн газар энэ хатуу босготой хууль болсон гэдгийг бол та нар одоо анхаарч энийг бол ойлгох хэрэгтэй байна. Дахин нэг оруулаад ирж чадахгүй. Улсын их хурлын босхийг давахгүй. Тэгэхээр энэ дээр би улсын их хурл бол энэ тайлбар бол хийх ёстой. Бид нар энэ асуудлыг хилцэж эхлэхдээ 126 эрсдэл байх ёстой. Яг одоогийн байдлаар 126-аас 101 эрсдэлтэй байна. 25 гишүүн хайцсан. Энэ 25 гишүүн ирж иж баг энэ хуулийн хилцүүлгийг бол бид нар өнөөдөр өрнүүлэх ёстой байдаг. За ингээд энэ төсөв хилцэж байгаа үед яасан бэ гэхээр нөгөө төсвийн доктортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг өөрчилнө гэд дахиад хууль ороод ирсэн. За тэгээд тэр үеэр Тэмүүлэн гишүүн үгүй эн чинь болохгүй. За үнэхээр өөрчлөх гээд байгаа юм бол окей болиё. Тэгэх юм бол 126-аас сууж байгаад өөрчлөх хэрэгтэй. Эн чинь яг гол концепшн чин чанартай юм өөрчлөх гээд байна гэдэг ийм шаардлагыг тавьсан. Тэгэд өвчтөө чөлөөтөөгөөс бусад одоо тас байж болохгүй л гэсэн үг. За тэгээд эн чинь бөө маргаа өрнсөн. За тэгээд ер нь бол тэгээ баг хүчиндээ л явуулчих шиг болсон шүү. Яг үнийг. Тэгэхээр бодоход бас 80% эрсдэл чинь яг үндэ гайгүй биш үү? Мэн баг татан байдаг гэж бодоод Эрс баялагын орлого нөхөн сэргийгт баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлөлт дэмжих хөрөнгө оруулалт хийх гэсэн үг нь хуулийн заалттай. Даанч энэ хуулийн хэрэгжилтийн хязгаарч бас хэрэгжүүлж бас хангаж байгаагүй. Ягаад тэр энэ хууль батлагдсан цагаас хойш яг өнөөдөр 20 дахь удаагаар нэмэлт өөрчлөлт орох гэж байна. Төсвийн доктортой байдлын тухай хууль өөрөө 20 дахь удаагаа батлсан цагаас орж байна гэдэг чинь төсөв 20 удаа докторгүй байсан буюу засгийн газар төсвөө хязгаарч зөв тооцоогүй гэсэн үг. Төсвийн доктортой байдлын тухай хууль 20 удаа өөрчлөгдсөн гэж боддоо. Энэ яг жинхнээс онгоо. Энэ бол жинхэнэ онгоо шүү. Гэхдээ эн чинь төсвийн доктортой Яс. Доктортой байлгах ёстой хууль нь өөрөө докторгүй байхаар доктортой байлгахыг хүсэж байгаа юм нь яаж доктортой байх вэ? Яаш юу ч яриад байгаа тий. байдлын тухай хууль чинь доктортой байх ёстой зү. Монголд хамгийн докторгүй юм юу байна гэсэн чинь төсвийн доктортой байдлын тухай хууль хамгийн докторгүй байна. Ерөөсөө төсөв яриг хилэлцгүй болгоод л өөрчилж идэг. Ерөөс ингээл байнга оролдож идэг. 20 удаа өөрчлөгдсөн хууль Монголд баг байхгүй баг. Өөрхөн амт ингээл байж байгаа шон. Одоо машинаа мань баг өглөөшлээ баг. Та баг төсөв хилцэх болгоно манайгаа шааж штэ манай хата боли. Зүгээр манайгаа байхгүй болгож нөгөө та зүгээр дураараа юм хийгээд хүн байсан бол энэ хууль нэрээ уйлцсан сууж байгаа. Одоо мань дисконэ. Энэ сошиал диск.
Тэгээд манайхаа нэрийг яах гэж ингэж өгсөн юм байна. Тэгээ Монголд би зүгээр тэгж бодод байгаа байхгүй. Зүгээр хамгийн богино хөвгтэй онгоо бол төсвийн доктортой байдгийн тухай хувь шин. Тэгэхээр яг тэрнийхээ эсрэг шааждаг шээстэй. Одоо та нар бодлоо. Энэ бол хамгийн шудраг хүн гэдэг нэг үнийг нэрлэлцэж тэр хамгийн шудраг босгүй мөөл та нарт ямар санагдав. За болтоо чи өөрийгөө бүр шудраг тав гэж нэрлэлсэн юм үү те. Гэж хэлээр санагднаас те. Яг тэр шиг тийм лалрын хууль болсон байна. Үгүй хууль нь уг нь лалрын юм шүү дээ. Тэр хуулийг өөрчлөд байгаа хүмүүс нь лалрын байгаа байхгүй. Уг нь хууль чи уг нь аягүй. Yes. Гой те ийм гэгийн хүсэл мөрөөдлөөр тэмүүлсэн хууль байгаа байхгүй те. Хэрүүд хэдүүлээ төсөө Доктортой байлгая. Гой доктортой байлгая гэж за тэгээд тэгснэ баян өөрчилж байгаа. За ингээд домгийн шүгөө үргээж төсвийн тодтгол маань батлагдлаа. Нүүрсний орлогод найдсан 2025 оны төсвийг 33 их найдын орлого зарлагтай буюу алдагдaltaгүй байхаар баталсан. Гэвч он гарснаас хойш гадаад зах зээл дээр нүүрсний үн унснаар төсвийн орлого 3.3 их найд төгрөгөөр тасрахад хүрсэн. Ингээд алдагдaltaгүй баталсан энэ оны төсвийн зарлагыг 1.8 их найд төгрөгөөр хасч тодтогж төсвийн алдагдал 1.3 их найд төгрөг боллоо. 1 тонн нь $70 хүрсэн нүүрсний үн он дуустал өсөх магадлал тун байгаа. Тиймээс төсвийн алдагдал оны төгсгөлд өсөх магадлалтай байна. Ийхүү ерөнхийлөгч анх удаа Ой, чат. Арилжаач байна уу? Одоо ерөнхийн одоо түүхийн эдтэй үн унжаага шалтгаан биткойн өсөж байгаатай холбогдох уу? Хүмүүсээс ингэ зах зээлд эргэлдэж байгаа мөнгө аль нэгэн туу цутгахад нөгөөтнөөс нь багасж байгаа тэр үлзэгдэл мөн үү? Эсвэл зүгээр л угаасаа хүмүүс нүүрсээ тоохоо байлаад байгаа юм уу? Үгүй юу. Биткойн мөр амар өсөд байгаа юм л шүү дээ. Зэс алт өсөд байгаа шүү. Уулна уу? Уус арилжаач нь байх гол та. Тэг байж болно гэж бодоод тахгүй чатанд бол. Тэг арилжаа гэдэг хүмүүс чи яг л стримертэй адилхан ингэ ажилгүй станаар байдсан шүү дээ. Тэр хүмүүс л стрим үзэх завтай байсаахгүй. хориг тавьсан алдагдaltaгүй төсвийг хагас жилийн дараа тодтогж эрх намрын чуулганаар 2026 оны төсвийн төслийг хилэлцэхээр болж байна. За ингээд ямар ч үсэн тодтолтой хийсэн 1.3 их найдын алдагдaltaй төсвийн тодтол батлагдлаа. За тэгээд тэр алдагдал мэдээж зээлээр санхүүжүүлж таарах бах. Тэгээ одоо мэдээж нэг тэсгүүлгүүд энэ ч одоо за манайхаа нэг 5 сар үлдлээ шүү манайхаа нэг 5 сар төсвөө тодтохгүй явчих гээд. Тэгээ 1.3 тэрбум төгрөгийг ямар нэгэн байдлаар зээл тавьж нөхөөл ингээл цаашаа явах болов л гэж бодож байна. За тэгээд ямар ч гэсэн энэ 7 хоногт төсвийн тодтол батлагдсан байна. Гэхдээ л амар тэрийг сонсох юм. Яагаад төсөө тэг ингээд алдагдaltaй байгаа бэ? Тэгээ зүгээр л ингээд та нар ингээд өөрсдөө бод та хэрэлдээний зээл авж байгаа чинь яаж ч бодсон санхүүгийн хувьд маш буруу шийдвэр шүү дээ. Тэ би өнөөдөр тэ гар утас чихвж авахын төлөө зээл авж байгаад адилхан үйлдэлстэй. Тэгээ хэзээ ч буцаж орж ирэхдээ угаасаа ингээд надаа үнцэн болж үлдэх юм биш. Угаасаа тэгээ зарлага болж байгаа юмд яагаад зээл аваад амар тэнийг сонсогдоод байгаа байхгүй. Тэгээ хамгийн зөв шийдвэр тэ ус тэ хамгийн мундаг хамгийн том хэмжээнд ярьж байгаа хамгийн сайн санхүүчнаар хийх ёстой үстэй би ингээд гайхаад ах юм. Тэ ингээ монголчууд ингээ ядуу юм байж тэ ингээ утас авахгаар зээл шаачдаг тэ нэг өдөр 5 шавуудахгаар зээл шаачдаг. Тэр чинь ингээд санхүүгийн хувьд хамгийн болохгүй бүтэхгүй тэ чи ингээ өөдлөхгүйгийн шинжи гэдэг хүн болгон мэдчихэж байгаа шүү дээ. Яг тэр адилхан юм нь улс нь хийгээд байгаа ч амар тэнэг шаажаас тэ. Манайхаа арда амар сони юм басан зөө. Улсын хурал яг хаадаг өдөр шүү дээ тий 40 хууль баталсан гэвэл та нар итгэх үү? Зайлаа. 40 хууль шүү дээ манайхаа 40 хууль баталсан. За тэгээд тэр 40 хууль баталсан дотор биш дээ бас тогтоол баталсан улсын хурлын тогтоол. За нэг маш сонин тогтоол баталсан шүү манайхаа. Тэгээ 3 их найдаар Зам тавина шатч нэрэ. 24 км зам барих нь дээ. Тэгээд энэ асуудал ба шүү дээ. Яг наадам далиндуулаад одоо чуулган завсарлах гэж байна гэдэг. That's bullshit for real.
24 км замыг 24 тэрбум хавцаагаар л тавьдаг үстэй. За яг одоо юм үнэтэй болоход за ихээр одъё 48 тэрбумаар шаах хэрэгтэй байхад яагаад тэрнээсээ 100 дахин үнэтэйгээ шаагаад байгаа юм бэ? Сая сүүлийн нэг 2-7 хоног бол баг чуулгантай өдөр дандаа 10 удаа асуудал хэлцлээ. Өчигдөр гинт яралтаагаар орж ирээд байнгын орон дээр унангууд тэрүүгээр бужигнуулж дахин гормын санал гаргуулж байгаа дэмжүүлж орж ирээд өнөөдөр их хурлаар 70-80% хувьтай дэмжүүлээд ингээд аваад гарчлаа. 918 сая доллар буюу 3 гаруй их найт төгрөгөөр 24 км зам гэдэг чинь юу гэсэн үг юм? Үгүй манай Монгол улс ийм баян улс болсон юм уу? Одоо хэрэг хэтрээд шүү дээ. Одоо болно. Одоо минь болсон зэ. Хань үгүй яг ойлгоод энэ Нямбатар дургуун хүрээд ингээд орилоод байгааг нь ойлгоод байна. Тэгээд үгүй тэр замаас илүү чухал юмнууд байгаа шүү дээ. Энэ нөгөө цахилгаан станц яасан юм бэ манайхад 918 сая доллараар хангалттай 2 цахилгаан станц барьчих шүү дээ. Хангалттай 300 мегаваттай 2 цахилгаан станц хангалттай барьчихна. Тийм мөнгөөр 24 км зам барихаар ямар ч байсан улсын хурлын тогтоол батлуулаад авсан. За Нямбатар дарга тэгээд тэр цахилгааны талаар юу гэж ярьсныг өдрөөс сонс. Саяны шатсан 9 дугаар турбины 100хан бүтэн шатаагүй байгаа учраас 100хан дээр нь одоо технологийн гормын хувьд өөрчлөлт оруулаад шууд халуун усаа эргүүлэх технологиор явъя. Энэ өвлийг тэгж авъя. Тэгээ араас нь нөгөө турбин генератораа захиалаа тендерийнхээ дагуу явъя гэдэг ийм байдлаар тэр нөгөө 1500 тонн халуун усыг эргэлдүүлчихье гэдэг ийм байдалтай. Одоо яг дарга айдсан нөхцөлөд тааруулаад ингээд шаардлагатай төвлөрөө явах. Жил хот нэг хэдэн төгрөг босгоод эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсэн шүү дээ. Тэрний хүчинд энэ жилийн 12 сарын 5 гэхэд нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 350 мегаватт болж ингээд өргөсөж байгаа. Янз бүрийн осол гэмтэл гарчихгүй бол бид энэ өвөл эрчим хүч тал дээр дутагдaltaгүй болчих. За эрчим хүчний салбар ингээд дацсан тий юм дэлбэрээд тэгээд дэлбэрсэн юмныхаа нөгөө хуучин дэлбэрсэн ч гэсэн тоогоог нь ашиглаад ямар ч байсан. Үгүй тэр турбин дэлбэрээд турбины солино гэдэг чинь угаасаа л тий нэг жилийн дотор ингээд тий нэг зууны дотор шаашдаг юм биш болохоор угаасаа бид нар арга байхгүй. Тэгээд яг халуун ус тий өвөлдөө хөлдөхгүй бол яаж халуун усаа ашиглаж байна гэдэг нь аргаа ядаад хийх ёстой арга хэмжээг авсан байна. Окей. Тэрэн дээр бол no complaint тий. Хэдүүлээ ингээд яваад хэдүүлээ мэд гараал шаалцсан, мэд гараал 2 хүн чи энтри шаах гэсэн чи 2 хүн чи үгчлээ. Тэгээ одоо яг хөө 3 9 5 класс чагаа раунд авъя гэдэгтэй адилхан юм ярьж байгаа байхгүй юу? Тэ. Тэгээд одоо үнэхээр гэхдээ сая бол тэр араас нь ярьдаг те тэр нэг тийм хөрөнгө босгоо тэр тест энэ үйл тог тасахгүй. Энэ бол шаалт нэрэ би бол нэрэ 100% хэлээ нэрэ. Энэ өвөл гээтгээ баг намар гэхэд л манай гэрийн тог биста $1 нэг тасраал хийгэн. Би бол нэрэ хэлчи нэрэ шүү биста нэрэ тийм лалрын болохгүй болно шүү би бол миний хүлээтэд ямар ч тийм итгэл бол алга. Халаалтай бол явуулна тий ямар ч гэсэн хотоо хөлдөөчгүй шаачаа гэж ярьж байгаа юм. Яага 24 км замыг 918 сая доллар уу 3 гаруй их найд төгрөгөөр тавих гэдэг юм байна Нямбатар дарга. Энэ Монгол улсд ийм баян улс биш шүү дээ. Бид нар яагаад ийм хийх гээд байгаа юм бэ гэдэг дээр амар том асуулт байна. Тэгээ миний санаж байгаагаар 1 км замыг 1 тэрбум төгрөгөөр л барьдаг гэдэг үстэй. Тэ 1 км зам 1 тэрбум гэвэл амар их мөнгө сонсчлаа л да. Одоо 1 км зам гэж юу юм бэ? Тэ манай хотхны хойдолд явж байгаа зам чинь 1 км хүрхгүй тэгсэн мөртлөө тэгээ тэрбумаар баригдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ 1 км замыг 100 тэрбумаар бариад байгаа байхгүй нэгсэн дөө. Тэнийг сонсож байгаа сте. Та нар бүгдээ сонсчихсан л 1 тэрбумаар ирдэг гээд. За дээрэс нь хот маань ер нь ингээд амар том зээл тавьчаад ер нь юу хийдэг вүлээ тэрийг бас харъя. Энэ жил хорооллын голын хэсгийг арай охгүй өнгөрчихүүдээ гэж бодож чинь ашгүй Энэ яг яатсан газар юм бэ? Би хүлээсэн. Би бас хүлээсэн. Тэгсэн чинь өстөө
газар ухчлаа. Нэрээ хараалт. За дээрээс нь бас цуслан руу бас айгүй гоё юм хийсэн байна. Үзэгч та бүхний харж байгаа яг энэ гэрлэн чимэглэл бол одоо Улаанбаатар хотын төв биш, Улаанбаатар хотын хамгийн зах завслан руу явдаг одоо замын Зонжил залбар шааж. Та ийм гэрлэн чимэглэлүүд байна. За юу хэлэх гэсэн бэ гэхээр яг энэ гэрлэн чимэглэлүүдийг аль эртнээс хойш хэний шахааны бизнес вэ гэж ярьдаг байсан. За шахааны бас мөн одоо цавчааны бизнес ч гэж ярьдаг тийм ээ. За Улаанбаатар хотын яг 5 дугаар сургуулийн дээр гэрлэн чимэглэлийн доогуур явах дуртай. I love that. За ер нь бол яг энэ захын одоо туслан руу явдаг зам. За даа ялангуяа явган хүний одоо хөдөлгөөн бол маш бага байдаг. Явган хүний хөдөлгөөнд зориулж ийм гэрлэн чимэглэл хийх ямар шаардлага байгаа юм бэ гэдэг зүйлийг яг үүн дээрээс бол харагдана. За ингээд мэдгүй одоо цуслан руу гэрэлт гудамж хийх гээд байгаа юм уу нэг. Гэхдээ энэс нэг юм байгаа шиг манайхаа юм priority буюу яг аль нь чухал биш юм гэдэг ирэмб Улаанбаатар хотод манд байна уу? Яг аль гудамжинд гэрэл тавих ёстой юм, аль гудамжинд гэрэл хэрэгтэй юм, аль гудамжинд ингээ ёолкны тоглоом шиг ингээд юм тавих юм. Энэ мөнгө нь яагаад биднээс гарч байгаа юм бэ гэдэг чинь ингээд амар том асуулт тахгүй да манайхаа. Тэгэд нөгөө нэг 918 сая доллар ингээд гаднаас зээлж аваад өнгөрсөн жил 500 сая доллар зээлээд авцсан. Тэргүүрээ баахан боржуур тавьсан та бүхэн санаж байгаа. Тэгээ одоо нөгөө боржуур нь ингээд ундуу сундуу ингээд юу болж байгааг бүгдээрээ л харж байгаа. Дахиад 918 сая доллараар дахиад зам тавина гэж байна. Энд чинь юу болоод байгаа юм бэ? Энэ байж болохгүй шүү. За тэгээд дээрэс нь төсөв дээр аудитын дүгнэлт хийсэн те. Тэр дүгнэлтийг дахиад нэг тавад үзүүлчих. Тэгэхээр яг хуу энэ 34 их найдын 1.4 их найд нь болохоор төсвийн байгууллагууд гэж байгаа. Тэр чинь үлдсэн 32 их найд орчим нөгөө төрийн өмчит компаниуд болж хувирж байгаа. Тэгэхээр тэр төрийн өмчит компаниуд гэдэг дээр чинь л ерөөсөө бусдаар гүйцэтгүүлэх нэрийн дор асар их хулгай лувир явж идэг. Нөгөө тендер нэрээр нөгөө нэг худалдаа авах тэ ажиллагаа нэрээр маш их мапа явж байна. За ямар сайндаа сая төсвийн гүйцэтгэлээр ямар асуудал аудитаас оруулж ирсэн бэ гэвэл бараг 7.5 их найд орчим төгрөгийн мөнгө угаасан байж болцсошгүй гэмт хэргийн шин чанартай асуудлыг ил гаргаж тавьсан байна. За ямар ч байсан ингээд төсөв нь ингээд өөрөө ийм зөрчилтэй 7.3 их найд гэдэг чинь бага мөнгө биш шүү дээ. Одоо тэр зөрчлүүд чинь дандаа саяны тэр гэрэл, зам, боржуур одоо юу гэдэг те ингээл 9 шидийн болоод өнгөрч. Тэгэд дахиад анхааруулъя манайхаа. 3 их найд гаруй төгрөгөөр 24 км зам тавих хэмжээний Баян улс, Монгол улс биш. Яагаад улсын хурлын гишүүд минь энийг баталчих да? Энийг эргэж харахгүй бол энэ нэр дахиад одоо зулж болд юм уу? Гэдэг чинь өөрөө ямар утга учиртай юм бэ гэдэг эргэж хармаар л болцсон байна л гэж би бодож байна яг үнэ. За улсын хурлын чуулга өндөрсөн. За өндөрлөх үеэр одоо ардсан намын бүлэг хэвлэлийн байгууллага хийсэн. Татвар буурах юм гэдгийг хүлээж байгаа. Бүрэн төрчин тэргүүтээ гишүүд бас нийлээд нэмэгдсэн үлдгийн албан татварыг бууруулах 5% бууруулах хуулийн төсөл өргөн барьсан. Бас засгийн газраас та зогсоос шалтгаан нь засгийн газар татврын багцуул барьж байгаа. Үүнтэйгээ нэгтгэхэд бодлогоо нэгтгэхэд явъя гэсэн одоо бас байхгүй. Өөрөөр хэлбэл олонхын бүлэг ойлголцож чадахгүй асуудлуудаасаа болоод арчилсан намын санаачилсан яг одоо ингээд иргэд олон нийтийн хүлээж байгаа гол энэ хуулийн төслүүдийг бүгднийг зогсоосон шүү. За ингээд бидний хүлээлтэнд байсан нөгөө нэг татврын реформ, нөгөө нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, за нөгөө нөөт бууруулах хуулиуд чинь энэ хаврын чуулганаар орж ирсэнгүй. Маш харамсалтай. Та бүхэн нэг юм ажиглаарай. Нямбаатрын 900 гаруй сая долларыг бол ингээд тогтоол батлаад окей гэждэг. А иргэд болохоор гүй бид нар одоо үнэхээр амьдарч дийлэхээ боллоо татвараа багасгачаач гэхэлэр бидний юмыг авч хилцдэг. Тэгсэн мөртлөө тэр амар их төсөв нь маш их авилгалтай, хээл ахуултай, зөрчилтэй, за тэгээд бүр зарим нь гэмт хэргийн шин чанартай болоо явчихдаг. Тэгэд энэ яг аль нь зөв юм бэ дарга нараа гэдгийг асуумаар байгаа байхгүй тий. За тэгээд ямар ч байсан 40 хуулийг нэг өдрийн дотор баталсан. За тэгээд иргэдийн хүсснийг хийгээгүй харин иргэдийн хүсээгүй тэр Нямбаатрын замыг тавих тэр мөнгийг шийдэж өгсөн ийм улсын хурал
одоо хаврын чуулган өндөрлөлөө. Тэгээд иргэд маань уг нь татвараа буулгах маш их өндөр хүлээлттэй байсан. Одоо энэ намрын чуулганаар орох юм шиг байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 26 онд бид нар энэ өндөр татвараа төлнө л гэсэн үг шүү. Тэрийг сайн ойлгоорой. Тэгээд маш харамсалтай. Манай сая нийгмийн даатгалаа дахиж төлөлөө шүү дээ. Fuck. Тэгээ манай эхний 6 сараа төлсөн байсан. Одоо үлдсэн 6 сараа сая түрүүдлэн төлсөн. Сарын 80,000 төгрөг байсан. Тэр мөнгө одоо би хааш очиж мэдгүй. Би тэрийг амьд дээрээ буцааж авахгүй л ах тэр мөнгөийг бол. Ийм чуулган болоод өндөрлөлөө. Тэгээд наадам болсон. Гоё юм сайн мэдэн. Тэг яг үндэ чон бороноор гэдэг шиг юм болд юм байна. Лалрын юм хийдэг юм байна. Төсвийн хулгайгаа наадмын өмнө бөөндөө сууж агаад хулгайлцдаг юм байна. Тэгээ бүгдээрээ ер нь яг шинэ жилийн өмнө, наадмын өмнө, цагаан сарын өмнө маш сонор соргог сэрэмжтэй баймаар юм шүү монголчууд. 1992 оноос хойш та бүхэндээ за Берлин мөрөөр бол тэгээ бид нар угаасаа санд хэлсэн шүү дээ, тэ? Fuck Берлин мөрөөр, тэ? За ингээд Монгол улсад маань домгийн шоу үргээд юу гэдэг ус дуучаач, тэ? Окей. Ямар сайхан юм бэ? Хүнүү гүрнээс ихтэй Монгол наадам бол төрт ёс, түүх соёлын үнэт өв. Монгол төмний эвнийг энэ хүн чи юм блэ? Нэг л таньдаг царай байгаа. тусгаар тогтнол Мандан Батрахын бэлэгдэл Монгол үндэсний оюун санааны дархлаа манай ард түмний их баяр цэнгэл Монгол төрийн сүр жавхлант баяр ёслол юм аа. Ингээ наадам ихэлсэн. Ерөнхийлөгч нээлтийн үгэлээд наадам ихэлсэн. Наадам бол үнэхээр гоё баяр шүү. Тэгээд энэ наадмаар надад нэг гоё санагдсан юм юу гэж энэ хүмүүсийн өмссөн хувцас ямар гоё байсан бэ тий. Монголчууд энэ дээлийг үнэхээр гоё хийж сурж байна. Тэгээ тэнцээч ерөөсөө цэцэг цэврүүшгэл яасан ч гоё гоё дээлтэй энэ ямар ч гоё хувцалдаг болцсон. Наадмын гоё тийм recap байна уу чад. Наадам үзег болохоор үзмээр байна. Наадмын нээлтийн recapтэй, наадмын бүхийн recap гэдэг. За энэ ч бодоод одоо нэг манай монголчууд чи яг нэг юм шүүмжилмээр байсан байхгүй яг шүүмжилмээр байсан тэрхтээ гараад ирсэн. Энд чи уг нь айгуу гоё ихийн хайр майрыг яасан чил хүүшээ энэ чи тоонороо дуугаа гэсэн байна штэ. Юу энэ чи багнаараа наваачаад монгол хүн хизээч тэргээ өөрөө тэгж бодгүй. Ирээн дээр би нэг ингээд дүрээ явж байгааг нэг уучааг харсан марсан гэлээ. Боо шүүмжил болсон. Ихийн хайрын сэтвтэй юм байсан. За тэгээд дахиад нэг монголчуудыг сэртийлгэсэн нэг үйл явдал болсон. That's crazy. Яг энэ төгөлдөр ургаалаад ирсэн чи хүмүүс ч л өстө сошиал давуулгаалаа гэсэн. Хүүшээ чи юун төгөлдөр ургаалаад ирвэ гэсэн. Хүмүүс чи шууд уцаа аваад энэ арайчтай монгол хүн төгөлдөр уран дээр явна гэж юу байсан. Мара гэдэг. Надад ингэж санагдсан нэг 1903 гэдэг нэг кино байдаг шүү дээ. 1900 гэдэг. Ингээ төгөлдөр ууртайгаа ингээ нөгөө юун дотор усан завин дээр ингээ тоглолдог шүү дээ. Тэрнээс санаагийн шаачвал гэж бодогдсон надад. Тэгэл Чимбат ах маань ингээл ерөөсө төгөлдөр уртаагаар. Гэтэ жоохон огцом иргээд ийсэн. Гэтэл ямар ч ийсэн төгөлдөр уран дээр тогтсон манай хүмүүс ямар ч ийсэн. Тэгэл монголчуудтай. Гэтэ яг ингээд яг нэг уучраа олохгүй байсан хүмүүстэй яг юу гэж хөөмжилгүйгээд. За яг нэг муучин болсонгүй сайж болсонгүй. Тэгтэл олныг сэртийлэгчтэй нэг одоо юу гэж шаадаг юм лээ гэж. Яста муухай байна л гэж. Нэг л эвгүй байна энэ яах гэдэг мэддэхгүй байна л гэдэг ингээд байсан. Тэгээд ямар ч юу вэ гэж бодсон л та. Олонд бол ингээд нэг юм шидэж өгөх ёстой байсан юм шиг байна. Тэгээд
Тэр нь энэ хоёр байсан. Манай монголчууд хап гэж болгоод байна. Тэгээд бусдаар бол гайгүй бас нэг айхтар шүүмжлүүлээд байгаа юм байна. Гараагүй тэгээд түрүүжлийн наадмын нээлт дээр муулах юм байсан юм болов. Би ингээ наадмын нээлтгүүд миний санаж байгаа гол юу байгаа байхгүй юу? Нэг юм харангийн лавгаах морьтоогоо морио цогулж байгаа. Морио ингэж дэшигээ яа нэг төлөө. Морьтой явж байгаад мориноос ундаг лөө. Тэр байгаа. Тэгээ мөвжи наадмын нээлтэн дээр гарсныг бол би санаж байгаа юм. Тэгээд одоо дараагийнх нь одоо сайн төгөлдөр ор юм да. Rocketberry Refugees ингээ муулаад байсан мэт те. Тийм үү. Наадмын нээлтэн дээр Rocketberry-г дуудаад их дүү. Тэгээ баяраа хот наадмын нээлтэн дээр яах гэж болох вэ? Тэгээ мань ингээ шинэ гарч байгаа рэпер байгаа наадмын нээлтнээр дуулвал те. Надаа би ингээд өөрийнхөө өвднийг төвшин ахичаа юм санагдаж байгаа сте. Одоо нэгэн тал ингээд дээр байгаа хүн те хилавны гай юм шүү. гайгүй тэгэл ямар ч гэсэн нэг шүүмжлэх юм хайгаад байсан чи энэ хоёрыг бол олцсон. Тэгээд яг тэгээд хөрхөн цагаан төгөлдөр хурдтай залуу. Яхад төв талбай дундор сайхан явсан. За тэгээд дээрэс нь Японы эзэн хаан манай нээлтийг бол маш гоё шимтэг үзэж байгаа харагдана лээ. Тэр нь Японы телевизээр бас гарсан. Окей. 馬の背に立ったまま疾走する人々。モンゴルならではのアクロバティックな乗馬に驚かれた様子で惜しみない拍手を送りました。ちなみに馬だけでなくТэгээ гол нь энэ хоёр хөөрхөн ингээ дурангаа ингээ ээлжлээд байсан шууд хажуунаас нэмэлт дуран өгч мөгөө тэрэн дээр нь Японы сэтгүүлч нь манай хоёр хөөрхөн дурангаа яжсэн чи дахиад нэг дуран ороод ирлээ гэж байгаа тийм. Тэгээд айгүй гоё байсан баха. Төгөлдөр уурыг хүртэл айгүй шимтэж үзэж байгаа. Юу болоо юм ч юу. Тэгээд гэхдээ ямар ч юм мэдгүй шүүмжлэх юм бол надад л бол хараг яагаагүй. Тий яах вэ тэгэл яах вэ өдөр ууртаа яваад байж дээ чи одоо заавал нэг муулах гал тий ингээл тэр дугаа могоонс та хачин хэрэгжилаа гэж ингээл тий мэдгүй надад бол нэг тийм муулах юм болоогүй. За тэгээд хоёр энэ зочирдсан үйл явдлын талаар яг монголчууд нэг уучраа болохгүй байсан. Яг тоон мооныг бол яг муулчих болж байгаа тий ингээл эн чинь монгол хүн чинь тоон мооноо яахгүй багнаа алддаггүй тийм ээ яддахнаа нэг хамуута бордааг ингээд тэргэнэ хөллөөд явдаг мовдаггүй шүүмжлүүд байна. Нэр төгөлдөр өргөж шүүмж бол хэцүү байсан. Үнэхээр ски шаардчихлээ. За тэгээд Наранбаатараас өөрөөс нь асуусан. Амын гол нь Чимба Никитон Бачк хоёрыг чинь канселтна гэдээсэн байдгүй. Яагсан гэж канселтах гэсэн. Тэгээ ер нь cancel culture I hate cancel culture. Тэр cancel мэслээ надад bullshit санагддаг. Cancelтэн ч шиг те. Хэндээ найж cancelтах гэдэг. Мишель гэж юм. Нөө хүн хүчнэснээ лайваараа энийг яриад байсан. Тэ нөгөө цэцэг галтдаг шийтэл лөө те. Стил ядд. Мэн мэдчихэж шээсэй. Монгол хэзээ cancel ер нь cancel гэдэг чинь амар тэнэг санагдаад. Та нар тийг санагддгүй юу? Зингэлтэй за хүн cancel-тан даа энэ мөгөл хийгээ боддгоо дотроо. Амар бүр шал илүү effort байгаа сте. Ер нь амар тэнэг санагдаад тий. Мэн ингээл дуучин сонсдог байлаа. За тэгээ тэр хүмүүсийн би дуунд дуртай, хувь хүнийг би амьдрал дээр эзэж найз нөхөрч мэдэхгүй. Тэ би амьдрал дээр таарууд үсрээл зургаад харуулна тэр хүнтэй. Тэр хүнээс би юу л хий. Тэр хүнээс би тэ юм юу гэдэг үлдэж жишээ миний хүмүүжил хүсэх юм уу? Бүзтэй би тэр хүнээс дуу тусчаас тэ. Тэр хүн ямар ч хүмүүжлгүй тэр хүн хүчнэцэн хүн алсан байсан ч яг үндэ би дуугийн сонсч лээвэл тэл хаппи шүү дээ.
Надад тийг санагдав тий. Cancel culture гэж нэсэл тэнийг юм яриад л. Яриад. Тэгээ хуулиараа явал тэр хүн шоронд орвол орно биз дээ. I don't give a fuck. Тэр хүн зөв шоронд орсон ч би дууг сонсон шүү дээ гүндээ. Тийм биз дээ. Тэгснээл энэ хүн чи одоо юу гэдэг. За хүн хүчтэй гэж бодъё. Окей муухай л та. Гэтэ би тэр хүнийг одоо тэгээд одоо муу дуу хийвэл тэр хүнийг одоо тэгээд сонсгоо бэлчж болохгүй. Хүн хүчинчлээ шоронд орлоо. Окей яг надад ямар ч хамаагүй шүү дээ. Тэр хүн хүчинсэн тэгээ шорондоо орсон. Тэглээгээд одоо би зуртаа дуугаа сонсгоо бэл. Надад амар тэнс асуудаг байхгүй. Тэр хүнд талтай л та. Тэр нэг хүнд муутай байлаа ч гэсэн гоё дуу би сонслоо санагдаад байгаа. Тий. Огт танихгүй дуу чинь тий. Огт танихгүй дуу чинь гоё дуу сонсдог л өстэй. Тэрнээс нэг ялгаа байхгүй л санагдаад. Тэгэл нэг тийм сонио. Мэдгүй. Cancel culture надад зүгээр л амар зүгээр л тэнийг санагд. Тэгээд cancel гаач гэж ашиг тий. Навшиж би дууг нь сонсох гэж л байгаа ш. Дууг нь тэгээд тэгээд vibe-нд хараад дууг нь сонсно. Тэгснээл гинт те. Ста дууг нь сонсгоо байлээ. Чи ч гэсэн сонсгоо байлж гэж ааш. Бооч. Хард тайм хэрэглэх бол хувь хөлөл асуудал. Монголд л хард тайм хэрэглээгээд бас шоронд хийгээд байгаа штэ. Бусад хард тайм хэрэглээгээд ард тамхи хэрэгэлсэн үний шоронд хийгээд одоо ямар гаргалгаа авах юм одоо зарж байгаа үний одоо тэгээ шоронд хийвэл хийнэ үстэй. Тэг чинь одоо шийдэл биш үстэй. Над чиг сонсч байгаа нэг талаар дэмжиж байгаа юм биш үү дээ. Үгүй шүү дээ. Би тэр хүний дууг сонслоо гэж дэмжиж байгаа биш байхгүй юу? Та нар миний стримийг үзлээгээд та нар наваа дэмжиж байгаа гэсэн үг биш байхгүй юу? Та нар өөрсдөө стрим үзэж entertainment авч байгаа. Чи дууг сонсч өөрөө чи мэдрэмж авч байгаа. Чамд ашигтай юм байгаа байхгүй юу? Тэгснээр тэрийгэ дэмжлэг гэж бодож шагаад үгүй амар тэ та нар дэлгүүрээс талах худалдаж авлаа. Чи тэрий тэ компани тэ талах чихрийг дэмжих гэж талахыг аваагүй өстэй чи талах идэх гэж талах авч байгаа өстэй. Тэр мөнгөн тэгээ талах чихртээ очиод ашигтай байна. Гол ашиг нь чамд байгаа шүү дээ. Чам талах хэрэгтэй болохоор чи талах авч байгаа шүү дээ. Чи ингээд өнөөдөр стрим үзэж entertainment авах гэжаад стрим үзэж байгаа. Чи эсвэл хэн нэгтэй санал хийж байгаа. Эсвэл өөрийнхөө дуу хоолой комментэр бичээд бусдаагаа чатлаад тэгээ ингээ ойлголцож байгаа. Чи тэр мэдрэмжийг авах гэж стрим үзэж байгаа шүү дээ. Тэгээ чи наваа дэмжиж байгаа юм биш үхгүй юу? Чи өөрийнхөө хэрэгцээгээ чи өөр хангах гэж байгаа шүү дээ. Дэмжлэг гэдэг чинь яг хуу чи үнэхээр альбомыг авахаа болчих болж байна. Окей. Тэ за би энэ өстой тэ хүн хүчнэдэг ч юм уу тэ одоо юу гэдэг хүн алдсан тэ ийм хүний одоо альбомыг авч дэмжихгүй. Яг нөгөө YouTube-ээс дууг сонсч. Би бол тэгэж бодох юм байна. Тэ яг хуу яг ингээд дэмжлэг гэдэг чинь бодтой юм байх хэрэгтэй байхгүй юу? Чи мерчийг авч байвал тэр бол дэмжлэг. Чи сап яваад тэ манда $5 сар болох хөгжөөл тэр ч бол дэмжлэг байхгүй юу? Чи яг стрим үзэж байгаа чи YouTube-ээс бичлэг үзэж байгаа чи яг өөрийнхөө ашигын төлөө үзэж байгаа байхгүй юу? Би битэхгүй л орж ичээ. Тийм шүү дээ. Та бидний стримэн дээр яг үүндээ намайг үзээ point аваад тэрнгээрээ битэвэ CTS 20k салгандаа л гэж бодож үзэж байгаа бол стил чанд ашигтай байгаа байхгүй юу? Наваа дэмжиж байгаа юм дээ. Амар та нар ингэж өөрийгөө бурхан гэж бодд юм аашаас та. Тэ яг хөө мэн нэг одоо эготой өста хэн нэгний төрсөн өдөр дээр очичоод би бэлэггүй очсноо my presence is your present гэж чаажиж болох байхгүй юу? Ягаад бол I'm CTS тэ чи зүгээр өөрөөр хэлбэл чи штэ амар мэдгүй өөрийнхөө ингээд attention амар л яг хөө ингэдэг байхгүй. Та нар ингээд стрим үзэж байгаа ч юм уу ингээд бичлэг үзэж байгаа, views хийж байгаа, лайк дарж байгаа чинь тэ дэмжлэг шүүгээ та нар ингээд ойлгоцсон байгаа шүү дээ. Тэр ухагтхуунуудыг чинь хэн хийж авал бид нар хийж байгаа байхгүй. Бид нар тархиж угаацсан байгаа байхгүй.
чи ингээд өөртөө дэмжиж байна гэд. Яг нөө нэг нь үзээ дараа нь алгоритмаараа цаашаа явдаг болохоор тэр ашигтайг нь чамд ингээд өөрөө ингээд буцаж нэг юм би дэмжиж байгаа юм байна шүү гэдэг мэдрэмж авбал чи лайк тарах зэдэл чи ихсэж байгаа байхгүй чи тэрхээ угаалгацсан байгаа байхгүй. За танад болохгүй те амар тийм бизнесийн нууц яриад өгчлөө. Та нар дэмжиж байгаа шүү байна. Яаш. Агаад ийм хачим хийж байж. гэж ойлгож юу вэ? Өөрсдөө нэг үг өгдөө шүү дээ. Өөрөөр нь яриад шүү дээ. Өөрөөр нь ойлгож шүү дээ. Таны хард ямар үнэтэй ажиллах юм? Наадмын хэсэг уран бүтээлч болсон бэ? За энэ 2500 төгрөг уран бүтээлч улсын дарааны эрдмийн театр, үндэсний урлагийн театр, цэргийн дуучин чуулга, хэвлийн цэргийн дуучин чуулга тэгээ төрийн статустай бүх урлагийн байгууллагууд оролцож байна. Дээрээс нь одоо албан агчнаар 300 албан агч орж байна. Армийн маань, жанжин штабаас дээрээс нь алдарт эхүүд ээжүүд маань одоо ингээд зүрхсэтгэл хүүхдүүдтэйгээ хэмжээний наадамд орж байна. За шинэ Монгол их сургууль, Харамын бүүжийн сургуулийн 200 гаруй хүүхдүүд орж байна. 300 морин урж хүүхдүүд орж байна. 100 уртын дуучид орж байна. За дээрээс манай циркчид орж байна. За тэгээд 60 морьтон одоо ингээд 60 гаруй морьтонууд маань орж ирж байна. За тэгээд маш их олон хүний хүч хөдөлмөр шингэсэн наадмын нээлт оллоо. Тэгээд хэрхийг оюун ухаан өөрийнхөө тархиар ажиллацгаа. Хэрхийг та нар мэдсвэ? Шөөмжилж ажиллаж тэгээд хайж штэ. Уу яг би бас ингээд шөөмжлөг. Даскигаа чад. Даскигаа чад. Шөөмжлөг юм билээ гэж. Ана Каренина гарын шөөмжлөг юм билээ. Толстойн бичсэн тэр Анаг шал өөр хачин агуулгагүй хачин тэнэг найруулагч гэж шүүмжлэмээр санагцсан. За тэгээ ямар ч байсан яг уу тэгээд нэлээд аштайхан хөөрхөн бас тэгэл угаасаа л тэгээд яа гэхдээ наадмын төсөв өста 9.3 тэрбум байсан шүү олол. Өмнөх дугаартай хэдүүлээ сонссон шүү дээ. Өмнөхөөс 3 дахин үнэтэй наадам. Миний төлсөн мөнгө шүү дээ. 2024 оны наадам 3.1 тэрбум. Үгүй 2.8 жил хэдэлээ. Тэгсэн чинь энэ жилийн наадмын төсөв гэсэн чинь 9.3 тэрбум шүү дээ. That's crazy. Манай наадмын нээлч нэг иймэрхүү болдог. Тэгэл айгүй хөөрхөн тэгэл болдгоор болоо. Тэр дунд ингээд нэг хүмүүст ингээд хоёр юм хаяад өгсөн. Тэгээд тэрийг хүмүүс сайхан зажилцгаасаа. Тэгэл айгүй гоё байсан. Дажгүй байсан. Тийм хөөрхөн. За дээрэс нь одоо бас аймагуудын наадмуудын нээлтүүд бас гоё ноу хавнууд гарч ирж байгаа шүү манайхаа. За. What the fuck? What the fuck am I watching? Яа юмсан. Энэ гэхдээ яг нээлт биш юм шиг байгаа манайхаа. Яг нэг наадмын парины үеэр юм шиг гоо тий. Нөгөө аймгийн турсан хүүхнүүд бөөнөр хүүе манайхаа бөөнөр спиннингээр шаачил да. Айгуул дунд нь засаг дарга ихнэр мэгнэр тууж яваад тэгээ очиод шаач бөөнөр толгоогоо эргүүлээл нөгөө эн чин бас нэг төрлийн саваа штэ. Та хэд нөгөө плей таймын хүүхдүүдийг өстө толгой дөрвгөөс ихсэрлээл гэсэн эн чинь ингээд наадам дээр ингээд бас ихсрээд байгаа чи бас л нэг төрлийн саваа авахгүй юу манайхаа. За ингээд яасан тэгээд за сайхан морин уралдаанч сайхан бол энэ жил нэрээ их сонирхолтой морин дээр баг хэрүүл болсонгүй тий. Энэ бас нэг тийм ганц нэг гарсан. Тэгтээ тэгж том хэмжээний хэрүүл болсонгүй тий. Өмнөх наадмуудаар чи ингээд бүр сайд майд нь оролцсон амар том хэрүүлэлт болдог гэсэн. Одоо чи энэ наадмаар харин олзуурхуштай морин дээр айгүй жижиг морины өндрийн нэг хэрүүл би үзсэн юм байна. Тоцвол баг хэрүүл болоогүйтэй адилхан байсан. Яг л хорооллын замыг засаагүй зун шиг те. Хэрүүлгүй моригд чи бас сони юм билээ шүү дээ бас гоё. Тэгээ серверийн өндөр хэмжээтэй. Монгол бүхийн барилдаа маань маш гоё болсон. За тэгээд тэрэн дундаас бас
ганц хоёр барилдаанууд бас олонний анхаарал татаад авсан. Батсуур аваргын маань бас нэгэн мих олонний анхаарал татлаа. Нэ хөлдөр нь what the fuck. Онсон зал. Гэхдээ бас ингэж яас арай сониончоо гэж бодсон юм даа. Энэ нэгийг одоо нэрийг мэддэг хүн байна уу энэ? Яг шаалгуулчлаа гэж бодлоо те. Шахах юм уу? Хонос төрийн шахах ч юм уу те. За тэгээ энэ бол бас олон хүний анхаарлыг татсан бас наадамч олноо хөөрхөн баясгаад авсан. Ийм мих боллоо. За дээрэс нь бас мэдхгүй одоо бас хүмүүсийн айгүй хардталтыг төрүүлсэн бас барилдаанууд яг 5-ын даваанд явсан. Энэ одоо Ачтай нэрээ шашоо. Барилдаа биш үстэй гэж мэгээлтэй хүмүүс. За тийм. Гэтэ хотлоо өөрөө мэддүүлэх гэдэг юм шүү дээ. Би яатсан шүү. Тэгээд олон түмэнд нөгөө өөрөө хэлж чадахгүй нөгөө help гэд шууд хэлчих болохгүй болохоор ингээ нэг тодорхой тохиол зангаа мангаа байдаг ч тийм. Биш үгүй тийм. Яа гэвэл соос мос гэд бичиг ингээ ард манд наадаг шиг тийм. Энэ юу яатсан шүү гэсэн өөрөө ингээ ундрыг. Бас нэг ийм юу боллоо. За яг одоо үзүүр төрөүний барилдаа явагдаж байгаа. Нашны дайраа хэд иглээ? Дуусна уу? Хэн болсон нэрээ? За тэгээд ёо дөнгөцөө үзлээ. Энэ жилийн наадам үнэхээр гоё болж байгаа манайха. Хараа нэг нь аймгийн арслан залуу үзүүлсэн байна. Нөгөөх нь улсын начин залуу одоо төрүүлсэн байна тий. Тэгээд улсын арслан цол авах болцлоо ангаж байгаа. Ингээд Баян-Онгор аймгийн Окей, new generation boys. Улсын начин Батмагна энэ жилийн наадмын түрүү магна болсон байна. Баяр хүргье. Үнэхээр гоё баярлалаа. Ёстой нөө битүү мөр гэдэг шиг тий. Хинээч төсөөлөгөө 2-2 залуу ингээд энэ жил наадмаар нэг нь үзүүрлээд нөгөөх нь төрүүлсэн ийм гоё үйл явдал болж дахин баяр хүргье. Баян-Онгорынд баяр хүргье. Наадам чараг бүр шүү. Шинжис сумын хараа ийм залуу юм байна. Тэгээд үнэхээр гоё наадам болсон байна. Тэгээд энэ жил бас аваргууд маань ч гэсэн гоё барилдсан тий. Тэгээд хүмүүсийн төсөөлөөгүй ийм гоё барилдаан болсон байна. Тэгээд энэ жилийн наадам маш сайхан боллоо. Дараа жилийн наадам даанч хол байна да монголчууд минь. Баярлалаа манайхаа. Гэтэ 2000 он их гэсэн шүү дээ. Тэгэхээр амар сонь бод. Би одоо наадмын өмнөх л ярьжсэн шүү дээ. Тэгээ наадмын prime гэ бүхийн prime нас ч хэд юм идэх гэж байгаа. 30 40 50 хүртэл барилддээ шүү дээ. Тэгээ явн чангардан мангардаг гэсэн чинь тэгэл одоо шин генерашны залуучууд ингээл гарч ирэл ялчлаа шүү дээ. Тэгэл энэ спорт ялгаагүй л бас тэгэл залуу байх тусмал илүү лаг байх юм шүү. 25 та залуу гэсэн шүү. Олимпик галерей гэж хаана? Where is it? Ер нь энэ 7 хоног гэхдээ айгүй гоё гэгээлэг 7 хоног гэсэн мөн тэ. Ер нь наадам болж ин гэж өөрөө амар гоё гэгээлэг واخхой. Паркийн зүүн сайн юм уу? Хамгийн гоё юм шиг. Шангрилагийн зүүн. За тэгээ бүгдээрээ энэ 7 хоногийн гэгээлэг мэдээг үздэг. Нөгөө кинонд гардаг одоо ингээ хүн цагаан машинтаа суух нь шүү дээ. Кинонд гардаг нөгөө хүн цагаан машин ирээд аваад явна гэдэг. Би хүн цагаан машин ирнэ гэж хэлсэн шүү дээ. Иртэл ахгүй. Хэвээр дөнгөж саяхан Монгол улсын гавьяа жүжигчин цалдэнгээр Ингрээ мэласан Монгол улсын гавьяа жүжигчин Бямб цогтын хүү Ноён Солиот кинонд гардаг
машиндаа суугаад явхаар ийхүү явж байгаа би та бүхэнд шууд амжилт үзүүлж байна. За тэгээ хун цагаан машиндаа суугаад. За баяр хүргье. Маш олон хүмүүс баг ингээл баг баяр болохлоо цагаан сар болохлоо Бямцогт хаажваа шинэ жил Бямцогт хаажваа гэл. Тэгээ өөрөө бас ярьж би үнэхээр итгээгүй манай найз надад тоглоод байгаа юм болов уу гэж бодсон гэд. Тэгээд бас нэг юм гимтэй чимтэй байгаадсэн гэсэн. Тэгэл нэг найзуудтай гавьяад жүжигч авчихлаар бас нэг баяр үргэлжч болдгоо яаж болдгоо байсан. За тэгээд энэ жилийн наадмаар одоо жүжигчин Бямцогт маань ард түмний шаардлагаар тэ яг үнэн хэлгээд ард түмний шаардлагаар Монгол улсын гавьяа жүжигчин болсон байна. Баяр хүргье. Гэхдээ сайн наадмарч бас хүмүүс талбай хажуугаар айцтай явжсэн шүү манайхаа. Ер нь өнгөрсөн хүн болгон дээр нэг тэмдэг зүйлч юм байсан. А гэхдээ энэ дундаас яг жинхэнэ маш олон хүмүүсийн хүсэн хүлээж исэн шагналыг авсан учраас те Монгол улсын гавьяа жүжигчин гэдэг энэ гоё цол тэмдэг авсан учраас энэ 7 хоногийн гэгээлэг мэдээнд орж байгаа шүү. Ядаж нэгтээс энэ шагналын нэр хүнд яг л ийм байгаасаа те. Талбай хажуугаар явсан хүн болгон зүгөөд өгчдөг биш. Яг нэг ийм ард түмний хүсэн хүлээсэн хүмүүс те энэ шагналыг авдаг, цөөхөн хүмүүс авдаг, үн цэнтэй, нэр хүндтэй байгаасаа тэгээд баяр хүргье. Окей. Баяр хүргье Бямцогтгаа. Та чадлаа. Ингээд энэ 7 хоногийн weekly show маань үгээр өндөрлж чинь энэ жилийн наадам үнэхээр төсөөлшгүй сюрпризээр дүүрэн үнэхээр гоё наадам байлаа. Тэгээд маш олон хүмүүс энэ жилийн наадмаар маш сайхан баярлсан бахаа гэж бодож байна. Тэгээд Монгол түмний бахархал болсон. Тэ энэ наадам бол наадам гэдэг бол монголчуудын үнэт зүйлийг өөртөө шингээсэн соёл уламжлалын тэр тод томруунаар харуулдаг тийм гоё зүйл шүү. Тэгээд наадмаа бүгдээрээ гоё хайрлаж байгаарай. Факт ягаад би баяр болно унтчихэд юм бол. Бодсон ч. Тэг яг ингээ те жоохон юу л юм байна л да. Хүмүүс игээл наадам болж байна. Өглөөр тасаал те наадмын талбай орно морно гэж боддог. Тийм байха болчихжээ. Ингээ юмнаас өрсөө те олон хүнтэй газраас цогтаж мөхтагаад уугаад тахаар үгүй. Ерөөсөө мөн уугаагүй шүү дээ. Амралтанд явахдаа би нэг 8 пи авч явал 8 пи барьж авал барил ачаал бусаад үрээд ирсэн. Үгүй нэ юм мань эрт тусан ч наадмын талбай орохгүй л санагдаж байгаа юм. Зүрл ингээд та наадмын талбай бол борсон юм байна уу чат? Цэнгэлт орсон байна уу? Цэнгэлтийн гадаа чи олонний танд хүн мөнтэй таарсан уу? Эсвэл юм жоох ингээд угаасаа л олон хүнтэй газраас явахаас ингээд төвшөд үлчт юм болов. Тийм байж магадгүй л. Одоо маань ингээд хүнтэй газар ороод өчтөр ингээд PC-ний админ өхөн надад зураг даруулаад. Тэгээ нэг VIP-д аруулаас огч чи гадаа ингээд 10 төгөт ингээд цугаар хараад. Нэлж ингээд төвшөдөг болчтгийг юм шиг байна.